Ажилтны орлоготой Монгол хүн хөдөлмөрийн өдрөлгийг зохион байгууллаа. Өдрөлгийн үеэр 2012-оос 2016 оны ажилтны орлоготой Монгол хүн хөтөлбөрийн хэрэгжилтийг олон нийтэд танилцуулж, иргэдийг ажилд зуучилж, хүчлийн бэрхшээлт иргэдэд үйлдвэрсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан байна. Ажилтны орлоготой Монгол хүн өдрөлөгт хөдөлмөр зуучин компаниуд оролцож 540 гаруй ажлын байранд иргэдийг зуучлаа. Ажил хайж байгаа хүн ажил олгогч хоёрыг уулзуулах зорилготой өдрөлөгт ажилдаа болохыг хүссэн олон иргэд ирсэн байлаа. Монголын үндэсний их сургууль төгссөн байгаа. Ямар мэргэжил? Аял жуулчлалын эдийн засаг мэргэжилтэй сая төгссөн. Тэгээ ажлын байр хайж байгаа юм да. Ер нь чиний мэргэжлэр ажлын байр хэр илбэг байна? Судалж үзсэн үү? Ер нь бол элбэг байна. Тэгээ цахин хайханд хөдөлмөрийн биржүүдээр бас явж байгаа. Тэгээд ер нь бол мэргэжтэй ажлын байрууд ер нь бол нэлээд их байна. Ингээд асуух төлөв байхгүй хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдэд тарах ажлын байр байхгүй. За 40-оос дээш насны хүмүүсд өнөөдөр энэгээр ажлын байр хайгаад явах төлөв биш. Хадгийн харуул манайны ажил нь байхгүй байна миний даа. Ажлын байрын санал нь сайх юм л да. Тэрийг хараад сууж байна. Тэгээ яг ажил авахгүй нь бас тэгээд шинэ оюутангууд ч авахгүй шүү дээ. Ажлын туршлага муу гэл Насууд нь гологдоод нэгдүгээр хоёрдугаарт нөгөө ажлын дадлага туршлага байхгүй болсон юм байна шүү дээ. Нас өглөө дээр нэг эхлэсэн дэрийг тийм л юм байна. Манай улсад ажил идэвхтэй хайж байгаа 48 мянган иргэн байна. Үүний 60% нь залуучууд, бакалаврын зэрэгтэй залуусын дунд ч ажилгүйдэл өндөр байгааг судалгааны байгууллага тогтоожээ. Бид нэр хөдөлмөрлөлтийн бодлогын хэрэгжилтийг бид залуучууд руу чиглүүлэх ёстой. Яг тэгвэл 60% нь бол ажил хайж байгаа залуучууд байгаа. Тэгэхээр ажил хайж байгаа ер нь ажилгүй иргэд залуучуудад бас ажлын байрны захиалга бол нээлттэй байгаа. Тодорхой хэмжээгээр яг хэдийгээр эдийн засгийн байдал тийм таатай биш орон тооцоо өрүүлж байна. Ажлын байр хэмжиж гэн гэж байгаа боловч нөгөө талдаа бол бас шинээр ажлын байр бий болж байгаа, ажилтнаа хайж байгаа юм ажлын байрууд бол байж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлсэн ажилтаа орлоготой Монгол хүн үндэсний хөтөлбөрийн хүрээнд 166,400 ажлын байрыг шинээр бий болгосон байна. Тэдний 5% нь өндөр үр бүтээмжтэй уул уурхай олборлох салбарт, 19% нь боловсруулах үйлдвэрт, 18% нь барилга, 21% нь худалдаа үйлчилгээний салбарт бий болсон гэж байна. Манай хөдөлмөрийн яамнаас мэргэжлийн чиг баримжаа шинээр мэргэжил олгох тал дээр бас олон төрлийн чиглэлийн сургалтууд явуулж байгаа. За тэгээд тухайн мэргэжлэр ажил олдохгүй байгаа бол мэргэжлээ солиод өөр мэргэжлэр сургалтанд суугаад гэрчлэгээ аваад хөдөлмөрийн зах зээл дээр гарч өрсөлдөх бүрэн болцоо байгаа гэдгийг бас хэлье. Монгол улс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд төр хувийн хвшлийн түншлэл, өөрөө өөртөө ажлын байр бий болгох иргэдийн санаачлагад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, санхүүгийн хөшүүргээр туслах болон эдийн засгийн бусад салбарын бодлоготой уялдуулан хөгжүүлж байгааг албаныхан энэ үеэр танилцуулж байлаа.